40-50 таа цогцолоод амарч явах хэвээр зүрх чинь шөндөө амир их ингээд хүүхэд уйлаад бид нэр ингээд ядарч байгаа ч гэсэнтэй хүчилж босоод нөгөө зүрх маань 80 90 100 цогцолоод ирэхээр тэгээ тэр нь өдөр болгон давтагдаад ахаар зүрх бол ядарна тийм ээ. Хамгийн гол төрөлтийн дараах энэ дэр өдөр хүүхдээ ч гэсэн унтчих чинь дагаад унтаад байгаарэ гэж хэлдэг нь өөрийгөө л амраах ийм зорилготой. Хэвийн хэмжээндээ эргээд одоо бие махбодын сэргэлт гэдэг маань өөрөө 18-аас 24 сар буюу 2 жилээс дээш байдаг. Үүний дараагаар хүүхдээ төрүүлсний дараагаар 2 жилийн дараагаас л одоо жирэмслэлтийн асуудалтай ярих юм бол одоо бие махбод чинь арай жоохон хүлээж авах чадaltaй байна гэсэн. Энгийн зүрхний цахилгаан бичлэг хийх гэжээ. За хэрэг зүрхний цахилгаан бичлэг бол бидний зүрх хоногт 100,000 удаа цохилж идэг зүрхийг нэг 5-10 секунд орон дээр хөвтүүлээд бичиж байгаа бичлэг маань бас заримдаа хангалтгүй байдаг. Сайн байцгаана уу? Тигридний тэмдэглэл подкастын маань нэг шинэхэн дугаарыг эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт зүрх судасны хэмж оч гэрэл хүрэлцээрсэн байна. Тэгээд миний урилгыг хүлээж авч ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Намайг урьж оролцуулсан таатай байна. Манай оч гэрэл хэмж маань бас Тигридтэй байгаа. 2 хүүхдийн ээж. Тэгээд маш завгүй ажлынхаа хажуугаар урилга аваад биднэрт өнөөдөр ээжүүдэд ялангуяа эхнэрүүдэд мөн жирэмсэн эмэгтэйчүүдэд зүрх судасны өвчний тухай бид хоёр өнөөдөр ярилцахаар ирсэн. Тэгээд өнөөдөр бид ерөнхийдөө бол зүрх судасны өвчин гэж яг юу хэлээд байгаа, яг юуг бид нар хамруулж ойлгох гэдгээс хоёул эхлэе яриагаа эхлэе тий. За зүрх гэдэг эрхтэн маань өөрөө одоо бид нарыг одоо амьдруулж байгаа одоо усны насаасаар одоо зөөрлөх юм бол тэр ажиллаж байгаа машин. Тэгээд бидний судас гэдэг бол тэр хоол байна. Тэгэхээр тасралтгүй тэр насаас маань ажиллаж иж тэр шахуургаараа одоо усыг түгээж байгаатай адилхан бидний зүрх бидний биед хэрэгцээтэй хэмжээний цусыг хүргэхийн тулд тасралтгүй ажилладаг тийм эрхтэн байна. Тэгээд зүрх судасны яг өвчлөл гэж юу юм бэ гэхээр мэдээж тэр ажиллаж байгаа мотор маань доголдвол яах вүлээ? Тэр одоо цусаа түгээж байгаа тэр шахуурга маань тий тэр хоолой маань хэрв уян хатан чанар нь алдагдах эсвэл бөглөрөх тэр замд нь ямар нэгэн саад үүсэх эдгээрээс үүдэлтэйгээр үүсэж байгаа өвчнийг нийтэд нь зүрх судасны өвчин гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр бид нэр болохоор зүрх судасны өвчин гэж ойлгохоор ягаад ч юм зүгээр ингээд зүрхийг ингээд зүг зүгээрээ жалгийн зогсчдаг гэж ойлгоод байдаг тий. Тэгвэл яг ингээд нөгөө нэг зүрх судасны яг өвчлөл маань хүнд яг ямар шинж тэмдгүүдийг өгж идэг вэ? Зүрх одоо ингээд асуудалтай болсон байна гэдэг үедээ ямар тохиол бидний биед өгж идэг вэ? За бид нар ихэвчлэн одоо залуу насн дээр бол аль болох нөгөө ямарваа нэгэн өвчнийг шинж тэмдгийг ингээд ойлгодоггүй, анзаардаггүй. Тэгээд яг зүрхний өвчин гэхээр бидний эмээ өвөө аав ээжийн өвчин юм шиг бодоод байдаг. Тэгтэл тэр маань өөрөө бид нартай ч гэсэн ингээ хамт явж байгаа. За бид нар нэг дутуу нойртой хонлоо. Маргааш нь ингээд ядраад байна. Эсвэл ингээд одоо маш их хэмжээгээр ачааллаад, гүүж хараагаа, дуулан давраад ч байдаг юм уу. Энэ үед бид нар маш их амьсгааддаг. Дээрээс нь ингээд зүрх маш хурдан цогцолоод идэг гэж хүмүүс хэлдэг шүү дээ, тий. Энэ болгонд ч өөрөө ингээд зүрх дасан зогсох байдлаар ажиллаж идэг. Тэгтэл дасан зогцол маань өөрөө алдагдаад ирэхээр тийм үү. Хүн 1 хоног нойргүй байж болно. 2 хоног одоо ажлын ачаалал ямарваа нэгэн амьдралын шаардлагаар дутуу нойртой явж иж болно. Тэгтэл энэ маань ингээд маш олон хоногоор үргэлжлээд тэр нь амьдралын буруу хэм маягтай ингээд уялдаад ингээд ирэхээрээ зүрх судасны өвчнийг маань үүсгэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нэр хамгийн түрүүнд одоо ингээд ямар нэгэн шалтгаангүйгээр бид нар амьсгаадаад байна уу? Ямар нэгэн шалтгаангүйгээр бид нэг ажлын бүтээмжгүй ядраад байна уу? Эсвэл одоо өдөржингөө ажиллаа хийж байгаад анзаарахгүй байжгаад гэртээ ирээд харсан чинь нэг хөл гар хавгандсан юм шиг тий гараа хатгаж болохгүй утал нь багтахаа болчдөг ч юм уу. Энэ мэтчлэнгээр бид нэр ингээд одоо шинж тэмдгүүдийг бол анзаарахгүй яваад байдаг. Эндээсээ болоод нэг л өдөр зүрхний асуудал талсан байна гэж нэг өдөр одоо таны зүрх чи өвдөд байгаа юм шүү тий дарлаж ихсээд байна. Таны ингээд зүрхний бүтцийн өөрчлөлтөнд орсон байна гэдэг одоо тодорхойлдог юмч гаргаж өгдөг. Гэхдээ энэ маань өөрөө дор хаяж одоо 3-5 жилийн хүчлэгтэй ч юм уу тий тэр цаг хугацааг туулсны дараагаар бид нэрт одоо хүнд өвчин
тусдаг. Тэгэхээр тэр болтол бид нар нөгөө өөрийнхөө одоо хамаг одоо юугаа энерги шавхдаг ч юм уу тий зүрхээ ингээд бүр ядраагаад ажиллаад байдаг. Тэрийгээ тоодоггүй. Ингээ явааддаг байна. Тэгээд гинт өнөөдөр өвдсөн юм шиг бид нар хүлээж авдаг байна шүү дээ тий. Одоо зарим хүмүүс чинь те энэ зүрхчээ өвдөд байна. Энд чинь дэрж үзүүлэхтэй те. Энд чинь ингээ болохгүй шүү дээ гэд яг миний зүрх өвдөж байгаа юм шиг зарим хүмүүсийг тоглоомор хийлдэг. Тэгвэл нэгэнтээ одоо хэрв бид нар ямар нэгэн шинж тэмдгээ анзаараад эмчтэй ирээд үзүүлээд яах юм бол зүрхний өвчин ч өөрөө урьдчилан сэргийлэх боломжтой ийм өвчин байдаг. Бид нар одоо та дээр яриаг илүү эмэгтэйчүүд, ээжүүд, жирэмсэн бүсгүүчүүд бас үзэж байгаа. Тэгэхээр ер нь жирэмсэн үеэсээ эхлүүлээд бид нар нөгөө бидний биеийн үзүүлэлтүүд ерөнхийдөө өөрчлөгдөж эхэлдэг шүү дээ. Тэгвэл яг жирэмсэн үедээ зүгэл зүрхэн дээр ямар эрсдлүүд үүсдэг вэ? Жирэмсэн үеийн яг одоо эмэгтэйчүүдэд зөвлөх юм бол за жирэмсэн үед бол харьцангуй бид нар бол бие анхаардаг. Яагаад тэгэхээр жирэмсний эхний 3 сард хяналтанд ороод эмчит үзүүлээд бүх шинжилгээндээ хамрагдаад за юу нь болж байна, юу нь болохгүй байна. Аль шатанда бид нар ямар эмчилгээ авах уу гэд эмчит үзүүлээ явчихдаг тийм үү? Тэгтэл хамгийн одоо хайдаг үе маань бол төрсний дараах үе байдаг. Жирэмсэн үед бид нар гэхдээ нөгөө шинж тэмдгүүд маань дандаа давхцдаг. Гиз томроод өрцтэй ишлээд ирэхээр тэртээ дөрөв амьсгааддаг. Өрцтэй ишлээд зүрх шахагдж байгаа учраас бас зүрхэнд ачаал өгч зүрхтэй илсдэг. Тэгэхээр яг энэ болгон ч нөөрэ зүрхний өвчин үгүй бас үгүй тий. Тэгэхээр ямар нэгэн шинж өвчний ч байдаг юм уу физиологийн ийм үйл явцын үед одоо хоёр дахьчоор бас зүрхний одоо шинж тэмдгүүд илэрч идэг. Тэгэхээр тэр болгоныг бол зүрхний өвчин гэж бол авч үзэж болохгүй. Тэртээ тэргүүд бид нэр төрсний дараагаар энэ хэвлийн өстө даралт буураад ирэхээр зүрхний тэр илэрч исэн амьсгаадах, зүрх дэлсэх, хавгнах гэсэн завирууд маань өөр аян даалга болоод ирдэг. Бид нэр харин жирэмсэн үед юун дээр анхаарах вэ гэхээр жирэмсэн үеийн даралт хэсэлт байдаг. Нөгөө жирэмсний хожуу үеийн хордлого гэж ер нь арай их аюултай юм байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө одоо хяналтандаа очиод үзүүлээд, даралтаа үзүүлээд, шинж тэмдгээ анзаараад явж байгаа ээжүүд маань шаардлагатай эмээ уугаад төрөх үедээ анхаарад, төрсний дараах үедээ хянагдаад ингэ явцдаг. Бидний хамгийн их одоо хаягддаг үе маань бол төрөлтийн дараах тий одоо хөхүүл үе байгаа. Тэгэхээр хөхүүл үед бид нар маш их хэмжээгээр ядардаг. 2-3 цаг тутамд хүүхдээ хөхүүлнэ, хурайлна, шүн ингээд ямар ч одоо завсарлаггүйгээр 24-7 цагаар хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ шүү дээ тий. Тэгэхээр яг хав 1 сар боллоо, 2 сар боллоо. Тэгээ яг хав тэр чинь өөрөө чөлөө өгөхгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр хүүхдээ өхнөөсөө гарan гартал 2 нас хүртэл гэртээ хүүхдээ асарч байгаа энэ хугацаанд бол нойрны асуудал их байна. Тэгэхээр шүн хүний зүрх өөрөө амрах хэрэгтэй байдаг. Гэтэ амарна гэдэг нь одоо тог цахилгаанаа унтраагаад тэг ажилгүй байна гэсэн үг бол биш. Тэгтээ зүрхний цохилтын тоо өөрөө удаашраад цөөхөн болоод зүрх өөрийгөө тэр хугацаанд цэнгэлж идэг байхгүй юу. Тэгтэл бид нөгөө цэнгэлж явах хэвээр цаг хугацаанд нь хүүхэд уйллаа бослгүй л яах вэ? Хүүхдээ хөхүүлнэ бослгүй л яах вэ? Энэ болгон дээр ингээд хүний биеэс юм стрессийн дааврууд ялгараад идэг. Тэр стрессийн даавар маань өөрөө судсанд их ачаал өгч судсыг одоо хатууруулдаг, даралтыг ихсэгдэг. Энэ болгон дээрээ зүрх өөрөө дасан зохицохын тулд маш их хэмжээгээр олширч зүрх цохилж ажилдаг. Тэгэхээр шүн бид нар чинь зүрхээ амраагаад нэг цөөхөн цохилуулаад нэг 40-50 таа цохилоод амарч явах хэвээр зүрх чинь шүндээ амир их ингээд хүүхэд уйлаад бид нар ингээд ядарч байгаа ч гэсэнтэй хүчилж босоол нөгөө зүрх маань 80-90-100 цохилоод ирэхээр тэгээ тэр нь өдөр болгон давтагдаад ахаар зүрх бол ядарна тийм ээ. Тэгэхээр бид нар энэ хамгийн гол төрөлтийн дараах юм дээр өдөр хүүхдээ ч гэсэн унтж яхад нь дагаад унтаад байгаарэ гэж хэлдэг нь өөрийгөө л амраах ийм зорилготой. Хоёрдугаарт бид нар хамгийн гол одоо зүрхэн дээр үүсдэг асуудал маань эрдэс тэжээлээ алддаг, эрдсээ алддаг. Яаж вэ гэхээр хөхний сүгээрээ дамжуулаад. Тэгэхээр бид нар хүүхдээ 2 цаг тутамд хөхүүлж байгаа. За зарим ээжүүд бол өссөн үед нь хөхүүлгээд тий 1 цаг тутамч гэсэндээ хөхүүлж байгаа үед бол байгаа. Тэгэхээр тэр хөхний сүг үйлдвэрлэхийн тулд бид нөр өөрсдөө
тэр өөрийнхөө биеэс тэр сүг гаргаж штэ тий. Тэгэхээр өхний сүгээр дамжаад бидний каль, магний гэд гол зүрхэнд хэрэгтэй эрдэсүүдээ алдаад байдаг. Гол бидний гаднаас авах ёстой нөгөө эрдсээ нөхөж авах ёстой байтал бараг шингэнэж өөрөө ууж амжихгүй ядраал тэгэл хөхүүлчээл одоо өөрийгөө ингээ хайчдаг ээжүүд байдаг шүү дээ. Энэ болгоно ингээд 1-7 хоног 2-7 хоног ингээд яваад ах тусам зүрхэнд өөрөө их муу. Тэгэхээр энэс болоод зүрх хим алдчихдаг. Тэгэхээр хим алдаа бид нар бас ойлгодгоо. Нэг л их одоо зүрх ингээд амаар гарчих гэдэг юм шиг болоод байна. Би ингээд зүгээр тайван байхад хүртэл миний одоо зүрх ингээд салгалаад байгаа юм шиг шинж тэмдэг өгөөд байна. За зарим ээжүүд маань ингээд миний ингээд гар хүртэл ингээд салганаад би хүртэл ингээд чичрээд байгаа юм санагдаад байна гэдэг баггүй. Тэгэхээр энэ маань өөрөө зүрхэнд хим алдалт гэдэг одоо маш том хэмжээний асуудлыг үүсгэдэг учраас бид нар за ээж нь ингээд хөхүүлсэн бол хөхүүлснийхаа дараагаар маш сайн шингээ уух хэрэгтэй. Нэг одоо хүүхдээ хөхүүлж байхдаа ч гэсэндээ дундуур нь шингэнээ сайн авах хэрэгтэй. Эрдэстэй жилээр баялаг хоол хүнсээ хэрэглээрээ гэдгийг тийм учиртай. Би яг сая ярьсан чинь 3 дахь нөгөө жирэмсэлт дээр өмнөх 2 дээр яагаачгүй байжсэн 3 дахь дээр зүрхний хим алдалт гэдэг юу гарч ирсэн байхгүй юу. Тэгээ би болохоор тэр үеийг ерөөсөө нөгөө нэг зүрх маань одоо яг нөгөө нэг механикаар ингээд ядраад ингэсэн гэж ерөөсөө ойлгоогүй. Би шууд нөгөө юутай холбож ойлгоодсэн. Сэтгэл төгшөлт энэ төр амар өндөр байгаа юм болов гэд би бүр өөрөөс амар өөр юмтай холбоодсэн чинь сая ингээд яриаг нь сонссон чинь нөгөө нэг өмнөх 2 төрөлтөн дээр амар ядарсан байжгаад тэгээд дахиад 3 дахь жирэмслэхээр зүрх маань хөрх юмтан дэлгэхсэн биз дээ. Харин тий. Ер нь бол түрх насны эмэгтэйчүүд бол 18-аас 45 насныхан байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо бид нар нэг 18 20-тод төрсөн бол тэр үед залуу учраас одоо эдгээр шинж тэмдгүүдээ ч бараг юу яахгүй ойлгохгүй эсвэл анзаарахгүй тоохгүй яг нэг залуу насны ирч хүчээр гэдэг шиг. За тэгээд 30 наснаас дээш 35-аас дээш наснд ингээд төрөхөр бол яг мэдэгддэг. Яг хүн ингээд өөрийгөө ойлгодог болсон, өөрийгөө ажигладаг болсон тийм ээ. Тэгэхээр ийм шинж тэмдэгч одоо юу яриад байна? Надад одоо яг юу тохиолдоод байна гэдгийг бид нар бас нэг анзаарахтайгаа болцсон байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол жирэмслэлт, төрөлт гэдэг бол цэвэр одоо эрүүл мэндийн боловсрал хувь хүнээс бол их шаарддаг. Тэгэхээр бид нар ойрхон төрөлтүүд тий олон төрөлтүүд гэж ярьж байна. Тийм ээжүүд бол зөндөө байгаа. Одоо эргэн тойрныхан ч гэсэндээ одоо дахиад нэг төрчих юм бол сайхан дэрсгэн өс чинь амар штэ гэдэг байхгүй. Эсвэл одонгийн хөхтэй гарах гэдэг. Тий одоо дараагийн одонгийн хөхт хийзээвэ гэдэг ч юм уу. Тэгэхээр ер нь бол эмэгтэй хүн өөрийгөө хэвийн хэмжээндээ эргээд одоо бие махбодын сэргэлт гэдэг маань өөрөө 18-аас 24 сар буюу 2 жилээс дээш байдаг. Үүний дараагаар хүүхдэд төрүүлсний дараагаар 2 жилийн дараагаас л одоо жирэмслэлтийн асуудалтай ярих юм бол одоо бие махбод чинь арай жоохон хүлээж авах чадaltaй байна гэсэн. Тэгтэл зарим ээжүүд маань одоо нөгөө биений юмаа ирэхгүй байж байгаад ч юм уу те одоо мэдээг байж байгаа жирэмсэн болчлоо. Одоо тэгээ төрхөөс өөр аргагүй гэд төрдөг ээжүүд бас зөндөө байна. Тэгэхээр хүүхдээ нэг ой хөрлөхөө жирэмсэн болчтой. Тэгэхээр хүүхдээ хөхнөөсөө нэгдүгээрт гаргана тийм үү? Хоёрдугаарт тэр нэг настай хүүхдийн хаараас гүүхийнхээ хажуугаар том гизтэй жирэмсэн байна гэдэг бол бас тийм ч амар биш. Тэгээд жирэмсэн хүн чинь өөрөө маш сайн унтаж амарч ах хэвээр хүн чинь юу нөгөө хүүхдээ бодоод хүн бол нэгдүгээрт өөрийгөө тавьдаггүй байхгүй юу тий. Миний хүүхдэл одоо болж ивэл гээд тэгэхээр ерөөсөө бид нэр хамгийн түрүүнд өөрийгөө л бодох хэвээр эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. Тэгээ хүүхдээ эрүүл өсгөхөд одоо бие махбодоор тусалж чадна. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр гэр бүл төлөвлөлтийг бол аюул сайн хийж явах хэрэгтэй шиг надад санагддаг. 3 4 төрж боллгүй л яг асуудалгүй. Гэхдээ хоорондын зайн 2 жилээс дээш байвал их сайн гэж би боддог. Тэгэхээр энэ дээр яг нэг бие маш сайн чагнах. Тэгээ дээрээс нь байнгын тэр чинь бас нэг яалтчгүй л одоо юм
зорж үзүүлэхээс нааш ер нь бол мэдгүй. Тэгээ нөгөө нэг олон төрсөн ч юм уу эсвэл ингээд нялх биетэй ингээд удаад ирэхээр удаан энэ процесс мань өргөжлөд ирэхээр хүн өөрийнхөө биед өгж байгаа тэр мессежүүд нь тасаад эхэлт юм билээ тий. Тэр хамгийн аюултай юм шиг санагдсан. Тэгэхээр ээжүүд маань ядаж зүрхээ бол жилд ер нь хэдэн удаа урьдчилан сэргийлэх байдлаар хэрвээ зүрхний эмчэд очиж үзүүлнэ гэвэл юу зөвлөдөг вэ? Ер нь урьдчилан сэргийлэх үзлэгийг бол жил тутамд хийх хэрэгтэй. Одоо тухайн ажиллаж байгаа байгууллага одоо ажилчтай сэргийлэх үзлэгт хамруулад их сайн байдаг. Гэхдээ тэгж оруулдаггүй албан байгууллага компаниуд бас зөндөө байгаа тий. Тэгэхээр тийм учраас жилдээ нэг удаа ч гэсэндээ зориод яг өвдөг байсан ч гэсэн хамаагүй шүү дээ тий. Би нэг урьдчилан сэргийлгээд бүх төрлийн шинжилгээгээ өгөх гэж байгаамаа гэд эмнэлэгт үзүүлэх гээд ирэхэд бол би баярлагдав. Тийм тэр хүн ямар нэгэн асуудалтай болчиход ирэхээс биш тий. Урьдчилан сэргийлээд би ямар өвчин дээр одоо тусах эрсдэлтэй байгаа тань би энээсээ яаж сэргийлэх үү, яаж анхаарах уу гэд ингээд явах маань бол бидний үүрэг гэж боддог. Тэгээ ялангуяа нөгөө нэг яг нэг хүүхэд төрүүлсний дараахыг нэг секреттэй хугацаанд бол яг зарим байгууллагууд бол айгу мундаг нөгөө нэг юм байгууллагын соёл тогтцсон газрууд секреттэй ээжүүдийг өөрчлөлт өчсөн сэргийлэхт хамруулдаг бол зарим байгууллагууд тэг чаддгүй байгууллагууд бас байдаг. Тэгэхээр яг энийг гэр бүлийнхаа нэг зорилгол болох хэрэгтэй байна те бүр ингээд Twitter одоо өөр өснө үзүүлэн шүү гээл те. Харин тий одоо болдог нөө жилийн гэр бүлийн төлөвлөгөө бас гардаг штэ тий. Тэн дээр ч гэсэндээ за энэ жил одоо эхнэр нөхөр хоёлаа ямар ч гэсэн ийм шинжилгээнд хамрагдана гэдэг ингээ зорилго тавиул бас зүгээр санагддаг. Гэтэ ер нь бол хөвчлэн тэгдэггүй гэж би боддог. Яг бодит амьдрал дээр та ялангуяа ээжүүд бол тэгэл хүүхдээ харж гин гэд хүүхдийнхээ араас ер нь бол гарахгүй л байгаа тий. Нөхрүүд бол бас маш том хариуцлага хүлээгээд тэр гэр бүлийг тэжээх, хүүхдээ өсгөх, за тэгээ дээрэс нь ажиллаа хийх, ажлын карьер, за тэгээ байж идэл бас нэг өөрийгөө анхаараад нэг фитнес мэднэст явмаар байдаг. Гэт бүх юм давхцдаг. Тэгэхээр аль заваараа яг эмнэлэгт ханддаг вэ гэдэг бол бас асуудалтай. Яг 7 хоногийн 5 өдөр өглөөнөөс орой болтол явчихж байгаа хүн ямар улсын эмнэлгээр үйлчлэх вэ те? Тэгээд яг хувийн эмнэлгээр бас үйлчлүүлж бас чаддгүй бах. Тэр болгон бол чадахгүй байх гэж би бодож байна. Гэхдээ яг хуу яг нэг ээлж амралтаараа ч юм уу төлөвлөж аваад за жилдээ нэг удаа заавал нэг цусны шинжилгээгээ өгчдөг. Зүрхний бичлэг, хөвлөөнийхөө те эрдэмтгий одоо боломжтой бол хотод эзний дурангаа хийлгэждэг. Яг хуу энэ маань өөрөө яг өөрсдийнхөө төлөө бас хийгээд байгаа мэт боловч бид нар бас хүүхдүүдийнхаа төлөө хийж байгаа. Бид нар хариуцлагатай ээж аав хүүхдүүдэд том болтол тий эрүүл саруул ээж аавтай байх эрхтэй шүү дээ тэр хүүхдүүд маань тий. Тэгэхээр би бол тэгж боддог. Хамгийн түрүүнд одоо манай зүрх судасны талаас бол энгийн зүрхний цахилгаан бичлэг хийлгээч. За хэрэг зүрхний цахилгаан бичлэг бол бидний зүрх хоногт 100,000 удаа цохилж идэг зүрхийг нэг 5-10 секунд орон дээр хэвтүүлээд бичиж байгаа бичлэг маань бас заримдаа хангалтгүй байдаг. Тэгэхээр тэр бичлэг хийлгээл тэр хүний асуудал шийдэгдчихэж байгаа биш. Та зүгээр байна гэд явуулчихыг бол үгүйсэхгүй. Тэгээ би үзлэгт хамрагдсан. Тэгээд тэр эмч надад юу ч хэлээгүй штэ гэж бас ярьдаг улсууд бас байгаа тийм ээ. Тэгэхээр хидэд яг ямар шинжилгээ хийх юм, хидэд хинд одоо шинжилгээ хийх юм гэдэг нь бас жоохон чухал байдаг. Тэгэхээр ганцхан зүрхний бичлэгээр бидний зүрхийг одоо онцлох тийм боломжгүй. Дараагийн наривчсан шинжилгээнүүд гэж байна. Гэхдээ тэрийг хинт хийх үү, хизээ хийх үү гэдэг нь бас чухал байна. Тэгтэл бид нэр өөрийгөө ажиглаад надад тэдийнээс нэг тийм завир илрээд байна. За би нэг шүн унтчих та нэг амьсгал бачуураад нэг босмоор санагдаад нэг өрөөндөө агаар оруулмаар санагдаад бөхчөмдөд байна гэдэг ч юм уу. За энэ маань өөрөө бас нэг тодорхой хэмжээний зүрхний цусан хангамжийн дутагдлын шинж өгөөд байна уу? Эсвэл шөндөө одоо хэвийн зүрх цохилж явах хэрэгтэй байтал хэм алдаад байна уу гэдэг ч юм уу бид нар бас нэг мессеж өгөн тийм ээ. Тэгэхээр ийм шинж тэмдэг илрээд байгаа хүнд бид нар ийм шинжилгээ хиймээр байна гэд ингээд дараагийнхаа шинжилгээг бид нар төлөвлөөд явдаг. Тэгтэл зарим одоо урьдчилан сэргийлэх үзлэгт ороод ч гэсэн хариугаа сонсдгүй улсууд бас байна тий. Эсвэл одоо нөгөө байгууллагын юм чинь яг тухайлж таны шинжилгээ тийм байсан шүү гэж тайлбарлаж өгдөгөө ч юм уу. Эсвэл ажил нь яг тэгж таардаг ч юм уу. Янз бүр л байдаг баг. Сая яг нөгөө нэг эрсдэлтэй
гэдэг дээр одоо жишээлбэл сүүлийн үед ялангуяа залуучууд гинт зүрхэн зөкслөө гэл тийм мэдээ бол бүр маш их. Тэгээд энийг хүмүүс нийтлээрээ наа чи ковидын вакцинаас хойш юм болцсон гэл бид нэг юм ам дамжуулаад ярьж байна. Эсвэл зарим нэг бүлэг хүмүүс нь үнэхээр гайхаж байна те. Ингээд яг ялангуяа ингээд эд хөдөлмөрлөх ястай. Тэгээд нэг 25-аас 35 насны бүр залуужаад байна шүү дээ. Тэгээ энэ хүмүүс маань гинт сэрээгүй юм тохиолдол бүр маш их гараад байгаа юм. Тэгээд яг энэ маань яг юутай холбоотой байдیں۔ Тэгээ ялангуяа ингээд нөхрүүдийнхээ яг энэ эрүүл мэндэд тэгвэл бид нэр яг яаж анхаарах хэрэгтэй вэ? Одоо энэ гинтийн нас оролтын мэдээ магадгүй яг одоо ихсээ тагвал биш л байх л та. Бид нар сошиал медиагээр илүү их сонсоод байна тий. Тэгэл одоо эмгэнлийнхаа бичгийг хүртэл одоо замбраагүй яг нийтэлдэг болцсон. Одоо хуучин бол бид нар сонин дээрээс л олж хардаг байсан баг тий. Тэгтэл яг одоо залуучууд, эрэгтэйчүүд бол их хвчлэн нэгдүгürt бол маш их одоо биеийн өвчний хөдөлмөр эрхэлж байгаа. За одоо 2 3 том тор хүнс цуглуулад ирэхээр тэрийг маань хин зөөж оруулж ийн манай нөхрөөд л зөөж байгаа шүү дээ. За тэрнээс үүдээд одоо фитнес хичээлдэг ч юм уу ингээд дандаа хөндийн үргэлтийн тамирчид хвчлэн хүүсийн хувьд л эрэгтэйчүүд байдаг. Тэгэхээр биеийн хүчний ачаал нэгдүгээр тас нөлөөлдөг. Хоёрдугаар төрөлхийн одоо удамшлын эмгэгүүд байдаг. Тэгэхээр бид нар тэдний ээж аав өвөө эмээ ингээд угаасаа зүрхээр нас орсон гэдэг маань өөрөө бас удамшлыг илэрхийлэхгүй. Энэ чинь удамшлын өвчин гэдэг чинь өөрөө генийн суурьтай одоо төрөлхийн яоны солилцооны эмгэг гэдэг айгүй олон төрлийн өвчин бол байдаг. Гэхдээ энэ болгоныг бол Монголд бүгдийг нэг онцлоод одоо та тийм өвчнөр одоо нас барах эрсдэлтэй юм байна гэдэг төвшөнд бол одоохондоо манай эрүүл мэндийн салбараас очиагүй л байна тийм. Тэгэхээр бидний хамгийн түрүүнд одоо сэргийлж болох үс юмнууд бол амьдралын юм аяг л байна. Тархалт байна. Одоо 30-аас дээш наснд яг ширээний ард, компьютерийн ард суугаал одоо манай нөхрүүдийг ч нөгөө фейсбүүкээр том гүзээтэй ах нар байна гэдэг шок зургууд энэ төр зөндөө явдаг шүү дээ. Тэгэхээр яг бүгдийг гэж хэлээгүй л юм л да. Гэтэ ихэвчлэн тийм бол их ажиглагдаж байгаа. За хоёрдугаарт бол тархалтаас гадна хорц зуршлын. Хорц зуршлын хувьд бол тамхины хэрэглээ маш өндөртэй. Тэгээ одоо стрессээ тайлах гад татдаг юм уу? Эсвэл найз нөхдөд нэг яриа хөөрөө хийх гээ те буу алах гад татдаг юм уу? Яг тэрийг бол би сайн мэдэхгүй байна. Гэхдээ тамхи гэдэг эргэтэн одоо хорц зуршил маань өөрөө хамгийн түрүүнд одоо судсыг хатууруулдаг. Бидний даралтыг хэсгэх гол нөлөө үзүүлдэг. Зүрх судасны өвчний хамгийн том эрсдэл гэдэг. За 3 дугаарт стресс байна. Амар их ачаалтай ажилдаг. Өглөө 8-аас оройн 8 хүртэл нөхрүүд ажиллаад тэгэл орой ирсэн чинь эхнэрүүд нь ядарсан. Хүүхдүүд нь уйлцсан. Тийм. Тэг ингээд ерөөсө стрессээ тайлах аргаас олдохгүй л баг. Тэгээд заавч болдохгүй баг. Тэгээд стрессээ тайлж байгаа аргад нь мэдээж хэрэг нөгөө арх согтууруулах хундаа ордог. Тэгээд энэ маань өөрөө бас зүрх судасны өвчний гол том эрсдэл. Хоёрдугаарт маш их кофе уудаг. За кофе ууж болно л да. Тэр нэгээс 2 аяг бол асуудалгүй. Тэгтэл нөгөө кофеныхаа араас нэг аяг кофений араас 2 аяг ус уу гэдэг байгаа шүү дээ. Тэгсэн нөгөө усаа мартцсан. Тэгээ кофе өөрөө нөгөө маш их шээс их хөөдөг. Шээс хөөгд ирэхээр цус өтгөрдөг. Тэгэхээр тэр өтгөн цусыг зүрх шахахын тулд маш их ачаалалтай ажилдаг. Бид нэр одоо нэг аяг усанд одоо нэг 5 албах сахар хийгээд үзэлт те. Сайхан утгах чаад ууя гэвэл чадахгүй те. Тийм их сахартай ус хоолоогоор авахгүй шүү дээ. Тэгтэл нөгөө тэрийг чинь бид нар ямар гаднаас мэдж байгаа ш нөгөө өтгөн цусыг маань зүрхт маань өөрөө булчин юм чи булчинлаг эрэхтэн. Шахалтаараа ингээд бусад эрэхтэн цусаад үгэх гэдэг. Тэгтэл нөгөө цус нь маш хөтгөн зууралдамт хаагаад байдаг. Энэ маань өөрөө зүрх судасны өвчний бас маш том эрсдэл болдог. За нөгөө бас нэг одоо өөр юу бол энерги ундаанууд гэдэг. Одоо Red Bull ямар одоо энерги ундаа гэдэг байдаг шүү дээ. Одоо тэр нөгөө жоох хүүхдүүд амар их бодог болчиход тун сургуулийн хүүхдүүд хүртэл ингээд манай доотлын дэлгүүрээс ингээд энэ бол харин тий. Энерги ундаа уугаад сэргээд ажиллаа хийдэг хүмүүсд бас байна.
энийг олон дахин хэрэглэсний дараагаас эхлээд зүрхийн малтж эхэлдэг. Тэгэхээр аль болох одоо бид нар бүр зайлшгүй тохиолдолд ганц нэг удаа хэрэглэнэ гэхээс биш тийм одоо байнгын хэрэглээл арга одоо ажлаа үргэлжлүүлээд авах тийм боломжтой ундаа бол биш л дээ. Тэгэхээр бид нар яг энэ эрсдэл хүчин зүйлүүдэд мэдээд байгаа боловч хэрэгэлсээр л байгаа. Хин ч өдөрт одоо гэртээ 30 минут дасгал хөдөлгөөн бол хийхгүй л байна. Одоо миний бодлоор бол хийж байгаа усуд нь манай жил алханы марафонд гүйж байгаа хүмүүс л одоо хийж байгаа хөө. Тийм. Бусдаар бол яг ингээл орой ирээл ядраал буудан дээр хэвтэл зургатаа хасаагаал уцаа үзэл тэгэл маш их хэмжээний нүд тархиндаа бол ачаал өгөл ингээл унтж байгаа. Өдөр хоногуд бол ингээ өнгөрсөөр л байдаг. Тэгээд жин нэмэгдээд байдаг, хэвлийн таргалт нэмэгдээд байдаг. Энэ маань өөрөө зүрх судасны хүчнээс гадна чихрийн шижин хүчний маш том эрсдэлт хүчин зүйл болдог. Тэгэхээр гинтийн нас баралтын шалтгаанд бол эдгээр одоо амьдралын буруу юм маяг бол номер 1-т орно. Подкастын хамтран ажиллагч эрүүл хүнсийг инхрээ үрдээ Baby Bio. Одоо тэгээд сая бас за тэгвэл бид нэр за нэгдүгээр тасгал хөдлөн хийх хэрэгтэй юм байна. Илүүдэл жингүү байх хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт цусаа шингэн байлгах хэрэгтэй юм байна. Тийм ээ. Бид нэр цус өтгөрүүлэх юмнууд маш их хэрэгтэй юм байна шүү дээ. Одоо нөгөө кофе уугаал хамаг усаа гаргаал тий. Тэгвэл бид нэр яаж тэгвэл одоо цусаа шингэн байлгах юм. Жишээлбэл бид нар одоо сүүлийн үед яхаа миний мэдхээр Омега гэл нэг тийм зөвлөгөө яваад байдаг. Гэтэ тэр яг хэр сайн үгүйг нь би мэдэхгүй байна. Тэгэхээр яг ингээд тэгвэл цус шингэн байлгах ямар аргууд байна? Одоо яг 40-оос дээш 50-аас дээш наснд бол би цус шингэлэх юм уугаарай гэд бичээд л өгдөг. Гэхдээ бид нар 20-тай 30-тай залуучуудаа тийм юм бол бичиж өгөх ёсгүй. Энийг бид нар амьдралын хэм маягаараа л өөрчлөх ёстой. Цусаа шингэн байлгахын тулд бид нар шингэнэл сайн авах хэрэгтэй. Хөлсөө сайн гаргах хэрэгтэй. Өдөр болгон тогтмол идж байгаа хоол ундах хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Маш их хэмжээний одоо сахар агуулсан, гурилан бүтээгдэхүүн, за тэгээд өөх тос ихтэй хоол унд идчихэл компьютерээр харж суугаад байх юм бол хизээс цус шингэн байхгүй. Тэгэхээр 7 хоногт нэг удаа уулан талхах гэх юм уу? Өглөө өдрийн цагаар авж байгаа илчлэх ихтэй хоол хүнсний бүтээгдэхүүн юу идж байгаагаасаа хамаарат оройн хоолоо сонгодог юм уу? Маш их хэмжээний өөх тостой, өөхтэй мах зэрэг юм идчихэд бид нэр оройдоо ядаж гараад алхах хэрэгтэй. Тэгэхээр хөдөө одоо дээр үед байдаг хүмүүс бол нөгөө хичнээх одоо өөхтэй мах идсэн ч гэсэнтэй гараад малаа хариулахтаа алхаад л явдаг байсан баг тий. Тэгэхээр энэ энергийг бид нар яаж зөв зарцуулах вэ гэдгээ тооцоолж л зөв хоолж хийж л цус шингэн байна. Тэрнээс яг омега 3 бол сайн л да. Одоо ханаагүй тасны хүчилгээл бид нэр яг ууж бол болно. Гэхдээ номер 1 бид нэр амьдралын хэм маяг дээр л анхаарах нь чухал. Тэгэхээр хоёлоо бас нөгөө түрүүн ярилцлага эхлэхээс өмнө ярьжсэн эмэгтэйчүүдийн дундах нас баралт. Бас яг зүрх судасны хувьд чинь бүр нэгт орт юм л шүү дээ. Дөнгөд бид нар нөгөө нэг гинт ингээд нас зүрх судасаар зүрхний шигдээсээр нас ороод байгааг ирчүүд байна гэж ойлгоод исэн чинь эмэгтэйчүүдийн дунд маань бас маш их байж гэж ярьжсэн. Тэгэхээр яг эмэгтэйчүүд тэгвэл яг өөрснөө яг эндээс яг яаж сэргийлэх хэрэгтэй. Ер нь эмэгтэйчүүдийн дунд яагаад юм өндөр бүр хөхний хорт авдраас ч дээгүүр орд юм байна шүү дээ. Яг нөгөө эрэгтэй эмэгтэй гэж ялахаар тэгж байгаа бах. Гэхдээ зүрх судасны өвчний одоо шалтгаанд нас баралт бол дэлхийд нэгд хിവэрэл байгаа. Монголд ч гэсэн нэгдүгээр байр эзэлсэн хിവэр л байгаа. Тэгэхээр бид нар одоо хамгийн түрүүнд одоо сэргийлэх алхам маань одоо энэ декретний тэмдэглэл гэдгийн гол утга учир бол тий бид нар 0-2 нас хүртэлх хүүхдээ асарч халамжилснараа өөрийгөө орхигдуулж болохгүй. Тэгэхээр энэ маань өөрөө тэр ээжийн ганцхан хийх ажил бол биш тийм ээ. Тэр гэр бүлийн хамтын ажиллагааны үр дүнд л тэр хүүхдийг эрүүл сарвал боожуулж ээж аавууд өөрсдөө эрүүл сарвал байна. Тэгэхээр одоо хүүхд толгын янз бүр гэж би бодож байна. Зарим хүүхдүүд бол
уйлдгүй айгүй мундаг тийм хүүхдүүд бол байгаа. Тэгтэл асуудалтай хүүхдүүд ч гэсэндээ байгаа. Тэгэхээр тэр болгон дээр ингээд анхаарал хандуулалт, стресс, нойр энэ алганыг одоо ээж өөрийгөө бас 100% золиослоод ээж болохгүй. Аауд ч гэсэндээ туслах хэрэгтэй. Одоо 7 хоногийн 7 өдөр шүнжэнгөө нойргүй байсан ээж маргааш нь яаж ирч хүчтэй хүүхдээ асрах вэ? Тэгэл 1-2 шүндэн ч гэсэндээ тий аав нь одоо шөндөө нэг удаа босоод ч гэсэн нэг хуурайлаад өгчих сүү удаг байвал тий өгчийн бэлтгээд өгөх ч үт юм уу. Энэ болгонд ингээд эхнэрээ хайрлаад ээжигээ бас тий хайрлах хэрэгтэй гэж би боддог. Одоо би ч гэсэндээ одоо төрөөгүй айгу удажгаад тий сая төрсөн ер нь шоктэй л байлаа. Яна одоо хөөхт өсөхчүүд ийм байдаг билүү тий мартцсан байсан. Тэгээд одоо анхны хүүхдтэр маань л одоо аав ээжүүд маань бас гар бие оролцоо өндөртэй байж яагаад тэгэхээр бид нар чинь залуу байхдаа төрөхөр ээж автаа л хамт амьдарч исэн байд юм байна. Тэгээ яг одоо залуу гэр бүлүүд чинь тэгээ тустай амьдрна. Тэр болгонд ээж аауд ирээд туслаад ээж чадахгүй. Яг л одоо гардаж би хийх ёстой юм байна гэдэг утгаар яг бүх ачааллаа бол үүрдэг. Гэхдээ яг нөхрөө тусалж байна. Тусалж байгаа их олон мундаг аауд бол байгаа. Гэхдээ туслахаас өөр арга байхгүй. Тий. Нэг хүний амь хажуугаар нь дахиад ингээд 24-д болоо ээлжгүй би ядраад ш амралтаа авъя гэж явж чадахгүй байцтай тий. Би өөр төрсний дараагаар чөлөө авъя л гэж. Ээлж амралтаа амаар байна гэмээр л санагдсан. Харин тий. Тэгэхээр яалтчгүй маш хүнд хөдөлмөр орж байгаа. Тэгээд нөгөө нэг нойр гэдэг чинь өөрөө нөгөө нэг бүх одоо өвчнээ суурил юм байна л да. Даанч бид нар нойроо тэгж үнэлж чаддгүй юм байна. Тэгэл ингээл хүүхд өвдлөө гэхэд бол нойроо хармалж чадахгүй шүү дээ ээжүүд. Гэтэл дараа нь тэр чинь хөвгдөхгүй юм болчиход байна тий. Шүний нойрыг хизэж өдөр бол нөхөж чаддаггүй. Тэгээд чанартай нойр авалт гэж бас байна л та. Бид нэр ингээд унтаад сэрсэн ч гэсэндээ ямар ч амарсан мэдрэмжгүй, ажлын бүтээмж муутай ингээд ирэхээр зүрх тэгээд дагаад ядраад идэг. Тэгэхээр бид нэр өөрийнхөө моторыг сайн цэнгэлж ич бидрийг тэр мотор чинь өдөржингөө авч явна шүү дээ тий. Тэгэхээр ерөөсөө л амьдралын маяг дээрээ бид нэр хүн өдөрт 8 цаг унтах хэрэгтэй бол унтах л хэрэгтэй. Унтаж чадахгүй байлаа ч гэсэндээ одоо шөндөө 1-2 удаа босоод хүүхдээ хуурайлаад өхүүллээ гэж бодъё л та. Өдөрт нь боломж гарвал хүүхдээ дагаад унтах гэхээр бас нойр нь хүрдгүн бол ядаж дагаад хөвт 50 бай. Одоо тэр шалаа яаж угаах вүлээ, аяг тавгаа яах вүлээ, хоол ундаа яах вүлээ. Ингээд ерөөсө дараагийнхаа ажлыг бодоод хүн стресстэй ирэхээр ерөөсө тарих амардаггүй. Тэгэхээр тарих амрахгүй байгаа юм чинь би амрахгүй. Тий. Тэгэхээр бид нар өөрсдөн дээрээ аягүй сайн тийм менежмент хийж сурах хэрэгтэй юм байна. Энийгээ ингээд өмнө нь хүн хилээд тайлбарлаад өгдөг бол бас ойлгохгүй л ахaltaй хүн хүлээж авахгүй яг биеэрээ одоо мэдэрчиж л ойлгох юм байна гэж би бодсон. Би зүрхний эмчтэй ярилцж байгааг яг нэг асуултыг асуумаар санагдлаа. Тэгээд бид нар юмыг амарчлах маш дуртай юм байна. Одоо жишээлбэл амьдралын хэм маягаа өөрчлөлт энэ гэхэд маш хүнд хэцүү сонсогдож байгаа хаа. Гэтэл зүрхний витамин гэвэл дуучиж байна. Яг зүрхний витамин гэж байд юм уу? Эсвэл бид бүр маш их тийм сүлжээ мүлжээ янз бүрийн тийм юмнууд зарагдаад тэгээ би яг тэр рекламыг харчихсан байхгүй зүрхний витамин гэдэг. Тэгэхээр яг юм зүрхэн зориулсан витамин гэж бас байдаг уу? Яг уу яг витамины ингээд найрлагыг харахаар ихвчлэн нэг мультивитамин тий B-ийн төрлийн витаминуудыг ингээд баг орцсон найрлагатай. За тэгээл биднэрт нөгөө хэрэгтэй каль магнийг нэмээд өгсөн байдаг. Одоо манай ээж аваад л одоо ширээн дээр нь бол панангийн гэж байж дээ шүү дээ. Тэр нь өөрөө каль магний холимог байдаг. Бид нар эрдэс тийжлээ хөхнийхөө сүгээр дамжуулаад алдаад байна. Тэр эрдэс чи айгүй чухал шүү дээ. Зүрхийг одоо хэмнэлийг удирж авахд гол чухал гүйцэтгэдэг. Энэ эрдэсийг л одоо гаднаас нь өчгөр одоо бүх юм болчихж байгаа юм шиг л тайлбарлаж хэлж байгаа юм л да. Тэгэхдээ яг хинт хизээ хэрэгтэй байна вэ? Тэр үедээ л зүрхний холбогдолтой эмээ уусан дээр тэрнээс биш
за энэ ч сайн, тэр ч сайн гэдэг ах юм бол одоо энэ бүх одоо сүлжээний витаминыг ивент тгчлэх гэдэг юм л та. Зүг зүг. Тэгэхээр сая нөгөө эрдсээ нөхөх гэдгийгсэн шүү дээ. Тэгвэл за яг зүгээр нөгөө тодорхой хэмжээний ийм биш зүгээр нөгөө витамин за яг энэ эдгээр витаминуудыг ер нь бол төрсний дараа заавал уугаарай гэж зөвлөх юм бол ямар витаминуудыг бид нэр байнга уух хэрэгтэй вэ? Нөгөө төрхийн өмнөх болон дараах пренатал, постнатал витамин гэж байдаг. Тэгэхээр бид нар жирэмсэн байх үеийнхээ авах шаардлагатай эмчийнхаа зөвлөсөн витаминуудыг бол яг айгүй онц сайн уугаад дуусчихдаг. Тэгтэл төрсний дараагаар постнатал витамин уугаараа гэхээр уудаггүй гэж. Тэгэхээр энэ болгон ч өөрөө бидний өдөр тутамдаа алдж байгаа, өхнийхөө сүгээр алдж байгаа бүх эрдэс тэжээлийн чинь маш бага хэмжээгээр ингээд савлаад өгсөн витаминыг л постнатал гэдэг. Тэгтэл бид нэр хоол хүнсээрээ дамжуулаад яг тэр шаардлагатай витаминаа бас авч чаддаггүй. Яа тэгэхээр манай одоо уур амьсгал чинь маш хэрс тий. Одоо өдөрт идж байгаа хоол хүнсний нэр төрөл бас жоохон цөөхөн талтай шүү дээ тий. Тэгтэл далайн гаралтай, ургамлын гаралтай гэдэг яг тийм мэдж байгаа хідэн өдрүүд байна. Загас иддэг хідэн өдөр байна бид нар жилд тий. Тэгэхээр энэ болгоныг нөхөж авч чадахгүй учраас тэр төрсний дараах нийлмэл найрлагатай витаминыг уучлах хэрэгтэй. Ядчил бид нэр эрдсээ алдаад зүрх гэж яриад байгаа боловч наанд ч л одоо арьс маань мохолж гин, ус маань хугарч унж гин, шүд маань их хэврэг болж гин. Одоо хуучин бол одоо ааруул аягүй сайн иддэг байсан бол одоо л даах гэж байд юм уу? Эсвэл амархан шүд цоороод тий өвчлөөд одоо заримдаа бол үүрч унж гин гэдэг чинь өөрөө тэр ээжийн хамаг нөө кальцийн одоо нөөц маань ингээд явчихж байгаа байхгүй тий. Түүнээс гадна бид нар маш их хэмжээний цус багталтанд ороод байдаг. Энийг бас анзаарахгүй үед байдаг. Цус багталт маань өөрөө бас нөгөө шинжилгээгээр 100% ихийн шатандаас гардаг байхгүй юу? Хүн л юм чинь нөгөө дасан зохицох механизмаараа шинжилгээний эрүүл гараад байдаг. Гэтэл бие идэх нөгөө төмрөө алдаад идэг учраас төмрийн нөөцөө бид нэр тэр болгон шинжилгээгээр шалгадаггүй. Нэг цуугаад босоход л нэг толгой эргээл тэгээ гуйвж тавиал унчих гал. За эсвэл нөө биений юм ирэхээр бүр толгой эргээ, толгой өвдөөд тий. Энэ болгон шинж тэмдгүүдээ бид нэр анзаарахгүй. За гайгүй үсттэй гэд өвчин намдах юм уучаал ингээл өөрсдөө одоо шахаад явдаг. Тэгэхээр тэр төрсний дараах витамин бол би маш хэрэгтэй гэж боддог. Бид нэр одоо өөрсдөндөө нэгдүгээр цаг гаргаж чадахгүй байна. Одоо яг ингээл өдөр болгон гоо сайхны салон хийсэд явдаг ээж бол хэд байх вэ? Яг йогт яваал айгу алаад ах юм бодоо гэртээ суусан яг тэгэж хичээлээд байгаа ээж яг хэд байгаа. Тэгтэл тийм одоо юм өөртөө өгч чадахгүйсэн ч гэсэн ядаж витамин аваад уучих юм бол өөрт нь хэрэгтэй. Тэгэхээр одоо яг нөгөө нэг юм одоо за төрсний дараах тэр витамин тэгөнгүүт нэмэлтээр одоо заавал уух хэрэгтэй өөр одоо кал ч юм уу Д ч юм уу тийм витаминуудыг ингээд нэмэлтээр зөвлөн гэвэл тийм витамин байх уу? Яг уу бид нар бол тэр кал болон магний энтриг бол яг байнга уугаад хайвал зөвлөдөггүй. Им гэдэг юм чинь өөрөө тун нэгт бол хор болно. Тэгтэл уугаад байгаарай гэхээр манайхан чинь бүр тасралт тунгийн нэвтрүүлэл уугаад байдаг. Одоо Д витаминыг бол уухад л асуудалгүй. Гэхдээ тунгийн хувьд бол бас ярилцах юм бол байгаа. Тэгэхээр одоо интернетээр бид нэр сайн гэдгийг баг уншиж байгаа өөртөө сонгоод байна уу да. Яг Д витамины тунг ингээд эмчтэр очиод тунгаа тохируулаад явж байгаа хүн бол бас цөөхөн л болчиход ах шиг байна тий. Тэгэхээр Д витамин өөрөө маш олон төрлийн тунтай 1000-тай, 2000-тай, 5000-тай, 100000-тай гэд байна. Түүнээс их 50,000-тай Д болон 200,000 эднийцтэй тариагаар ч гэсэндээ байдаг. 200-300,000 эднийцтэй. Тэгэхээр Д витамины нөөцийг цуснд үзчихэж бид нэр урьдчилан сэргийлэх тунгаар уух юм уу? Эмчилгээний доозоор уух юм уу? Эмчилгээний доозоо бид нэр тариагаар шийдэх юм уу, уухаар шийдэх юм уу гэдгийг уулна бодолцдог байхгүй юу? Тэгтэл одоо тэр сайн гинэ гэл одоо уугаад л байна. Тэн дээр бас нэг анхаарасай л гэж хүсдэг. Тэр кал магний хувьд бол яалтчгүй эмчийн заавраар уух хэрэгтэй. Тий. Тэрнээс шүүл бид нар бол ингээд
нойр жоохон хөшгүй ангууд нь шууд магны уухад унтчих хэрэгтэй гэж болохгүй юм байна тийм ээ. Тий одоо тэрийг бол би тэгж толгой дараалал угаасаа гэж хүсэхгүй байна. Зөв. Заавал Сайны хувьд бол сайн. Тэгээд бид нар уулгах заалтууд бол зөндөл гарч ирдэг. Тийм. Төв мэдрэлийн тогтолцоонд бас тархийг аягүй сайн амрааж өгдөг. Стрессийн үед ч гэсэндээ бид нар бас бичиж өгдөг тохиолдлууд бол байгаа. Тийм. Тэгэхээр яг л одоо хүн ч одоо яг ижлэхэн шавраар одоо бүтээсэн одоо хүмүүс мань тийм бурхан биш шүү дээ тийм. Тэгэхээр хүн болгон өөр өөр ингэсэн онцлогтой байгаа. Хүн болгоны зүрх ачаал дах чадвар нь өөр байгаа. Тэгэхээр хүнээ үдчихэж л бид нэр яг шийдвэрээ гаргаж имчилгээгээ бичдэг. Тийм. Түүнээс гадна бас нэг цусны шинжилгээ ярьсан чинь өмнө дуртагаас мартсан байна. Бид нар цусны өөх тосны солилцоогоо жилдээ нэг удаа шалгуулчих хэрэгтэй байдаг. Одоо нөө холестерин өндөр байна гэж гарч ирдэг юм тий. Холестерины фракц маань өөрөө холестерин, триглицерид, их нэгтралтай липопротеид, бага нэгтралтай липопротеид гэдэг ингээд бид нар багцаар нь үздэг байхгүй юу. Тэгэхээр эдгээрийн одоо айл үзүүлэлт нь ямар байгаагаас хамаарат бид нар өөх тосыг бууруулах одоо менежментээ хийдэг. Имээр буулгах юм уу, хөдөлгөөнөөр зохицуулах юм уу, хоол хүнсэндээ яаж анхаарах юм гэдгийг хэлдэг. Тэгэхээр энэ өөх тос өндөр яваад байхаар суцны одоо дотор хандаа өөхтэй байна л гэсэн үг шүү дээ. Бид нэр гадна талдаа одоо ингэ цэллэлтэй гэдэг шиг адилхан. Тэгэхээр цусны судас маань өөрөө цэвэрхэн сайхан хоолой байх хэрэгтэй гэж ярьсан шүү дээ. Тэрүүгээр цус ямар нэгэн саадгүйгээр урсаж явах хэрэгтэй. Тэгтэл замд нь ингээд бүглэрл үүсгээд нарийсгаад тэр өөхөн тов руу үүсээд байгаа маань өөрөө бидний зүрх судасны өвчний хамгийн одоо номер 1 эрсдэл маань болдог. Энэ өөрөө судсыг хатууруулдаг, артерийн даралтыг ихсэгдэг. За тэр зүрхний шигдээс гэдэг одоо өвчний чинь гол их усүр нь болдог байхгүй. Тэгэхээр тусны шинжилгээнд дээр хэрэг жилдээ нэг удаа өгч байгаа бол та би өөх тосны фракцийг шалгуулъя гэж шалгуулчих хэрэгтэй. Подкастын хамтран ажиллагч эрүүл хүнсийг инхрийн үрдэ Baby Bio. Холестерин бууруулах эмнүүд ч маш олон төрлөөр байдаг тий. Тэнгүүд бид нар хоол хүнсэндээ тэгвэл ингээд за миний нэг шинжилгээгээр би жоохон илүүдэлж энэ яваад байгаа шүү дээ. Тэнгүүд та холестерин жоохон өндөр шүү гэд хэлжсэн байхгүй юу. Тэнгүүд за би тэгвэл хоол хүнсээрээ холестерин буулгая гэдэг юм бол би өдөр тутмын хоол хүнсэндээ би юуг оруулж яаж хэрэглүүл яг энэ тусанд холестерины хэмжээг буурах боломжтой вэ? За нэгдүгээр идж байгаа одоо махан дээр анхаарах хэрэгтэй. За бид нар одоо махчаа арт юм. Маш их хэмжээний хоньны мах хэрэглэдэг. За хоньны мах маань өөрөө их хэмжээний өөх тостой. Одоо өөхгүй мах идэж гинэ гэсэн ч гэсэн тэр шүлийг буцалгаад ахаар тос хөөдлөдөг тий. Тэгэхээр тийм хэмжээний л тослогтой мах байгаад байна гэсэн. Тэгэхээр одоо үхрийн махтаа сөөлжилж хэрэглэдэг ч юм уу. Одоо өөхтэй мах болох идэхгүй байх гэж хичээдэг юм уу. За гол нь мах хэрэглэлээ хажуугаар нь заавал ногоо навч дургамал одоо салаатны навч бууцай юу цай тий дандаа тийм одоо ургамлуудаа бид нар хэрэглэх хэрэгтэй байдаг. Тэгэхгүй яг мах сайхан чаналаа хажууд нь төмөс чаналаа дээрээс нь сангуурл тавьчих тий. Ингээд л байн гэдэг ах юм бол энэ маань өөрийгөө хорлож байна л гэсэн. За дахианы мах эзэн ч гэсэн адилхан. Гадна талынхны биржгэр хальсаад шүү дээ. Тэр чинь ингээл KFC ороод бид нар чинь шаржинсан сайхан юу байна гэл идээд идэг. Тэр маань бас хэмжээний тослохыг агуулж идэг. Тэгэхээр болж үйл тэр хальсыг идэхгүй байх. Тэгээд ямар хэмжээний их тослог авч ийн тэр хэмжээтэйгээ одоо дүүх хүсэл хөдөлгөөн хийх ёстой. Тэгжил би одоо бие хамгаалж өөхний шатлтыг хийж ижил одоо судсан дотор өөх хөрөмтлөгтгээс сэргийлнэ гэж хэлдэг. Орж ирсэн амруугаа орсон зүйлийг шатааж тусгаж ижил ер нь зүрхэнд ганцал за энийг яа шатаах вүлээ гэж бодох хэрэгтэй юм шиг байна тий. Тэгжээж яг эрүүл хэм маяг руу бид нар орох нь шүү дээ тийм ээ. Тэгэнгүүт одоо хойлоо за эрчүүдийн одоо гинтийн нас баралтын шалтгаан за эмэгтэйчүүд ч гэсэн ялгаагүй бүгд л юм гэхгүй зүрхтэй юм чинь ингээл хойлоо сая ярьлаа шүү дээ. Тэгэнгүүт яг юм амьдралын хэм маягаас үүдэлтэйгээр одоо даралт ихсэх
гэж өвчин байгаад байна шүү дээ. Одоо сүүлийн үед ялангуяа нөгөө нэг төр төрсөн эмэгтэйчүүдийн даралт нь айгүй ихсээ жирэмсэл төрөлтөнд жоохон саад болох гэдэг. Тэгэхээр энэ даралт ихсэн, даралт багасна гэдэг энэ одоо цусны энэ даралтыг бид нөр өөрснөө зохицуулах боломж юу нэбэд юм уу? Тэгвэл хоёлаа даралтны тухай ярил юу гэж зөвлөх вэ? Даралт гэдэг маань өөрөө судасны тооноос ихсэнтэй холбоотойгоор үүсэж байгаа эсэргүүцлийг л бид нар даралт гэдэг байгаа. Тэгэхээр даралт хэдийд ихсэж ийн вэ гэдэг нь өөрөө одоо амьдралын хэм маягтай холбож ярих юм бол тарган хүмүүс байна. Жингийн илүүдэлтэй. За одоо 100 гаруй килограммтай хэрнээ 1 м 160-тай эмэгтэй бай гэж бодъё л та. Тэгэхээр тэр их массыг авч явахын тулд тэр зүрх яаж ажиллах вэ? Тэгтэл хажууд нь тэр хүний одоо body mass индексээрээ тэр хүн жингийн хувьд нэг одоо 60 кг орчим л байх хэрэгтэй баг тийм үү? Тэгэхээр тэр илүүдэл дахиад 40 кг-ыг авч явахын тулд тэр зүрх ачааллаа даахгүй одоо өөрөө ирэхгүй даралт ихсэж байгаа байхгүй юу? Ер нь судаснд ирж байгаа тооноос ихсэнтэй холбоотойгоор. Тэгэхээр даралт ч өөрөө тэгэл эргээл бидний нөгөө эрүүл амьдралын хэм маяг руу орчиж байгаа. Тэр жингээ буулгаж ижил тэр даралтыг болгоно. Мянга бид нар имээр даралтыг буулгаад байлаа. Тэр хүн амьдралын хэм маягтаа ерөөс өөрчлөлт оруулахгүй, идэхтэй анхаарахгүй, хөдөлгөөнөө хийхгүй ингээд л байгаад ах юм бол тэр зүрх туйлдсан шүү дээ, тийм. Тэгэхээр туйлдаад ирэхээр л зүрх өөрөө бүтцийн өөрчлөлтөнд орж байгаа. Бүтцийн өөрчлөлтөнд ороод эргэшгүй өөрчлөлтөнд ороод ирэхээр л бид нар одоо зүрхний дутагдал, зүрхний одоо ишимийн өвчин, цус хангамжийн дутагдал, шигдээс гэдэг ингээд том бүлэг рүү орчиж байгаа. Одоохондоо бидний насны хувьд бол энэ том бүлэг өвчин рүү одоохондоо бүр яригдах болоогүй байхгүй тий. Залуу наснд харин илэрч байгаа тэр зүрхний удамшлын эмгэгийн үед бол одоо яалтай билээ. Тэгвэл толгой дараалан хүн болгонд тэгж бол өвдөхгүй шүү дээ тий. Тэгэхээр бид нэр сэргийлэх боломжтой юм дээр л ажиллах хэрэгтэй юм болоо. Тэгээ энийг яг хизээ хөвшил болгохыг бол хэлж мэдэхгүй байна. Би ч гэсэн одоо яг одоо хүнд яг зөвлөж байгаа шигэ өөрөө ч гэсэндээ тийм бас байж чадахгүй л байна. Тийм. Тэгээд ажил гэдэг ч юм уу. Тэгэл хүүхд гэсээр л яг нэг өглөө болж ах шиг л байсан. Тэгэл орой болцсон байдаг. Тийм. Тэгэхээр одоо 100% биелүүлж чадахгүй ч гэсэндээ янз нэг 50% руу төхүүлээд ингээд ядаж юу хийх ёстой вэ гэдгийг бас мэдчихэл ах хэрэгтэй. Тэгэхээр хоёлаа ярианыхаа төгсгөлд ямар ч байсан би ингээд өнөөдөр хоёлаа ингээд ярилцсан чинь надад нэг сайн мэдээ сонсогдлоо. За тэр нь бол бид нар зүрх судасны өвчнөөс өөрснөөгөө хамгаалж чадах юм байна. Урьдчилсан сэргийлж чадах юм байна. Хоёрт гэх юм бол энэ бол яг цэвэр надаас шалтгааллах өвчин юм байна. Энэ халдвар төвчин эсвэл гинтийн осол аваарыг бодвол надаас яг 100% шалтгаалах гэдэг шүү дээ. Тэгэхээр та яг ингээ ярианыхаа төгсгөл манай эмэгтэйчүүдэд за зүрхээ яг ингээл зүрх чинь яг ингэхэд дуртай шүү гэд хэлэх юм бол ямар зөвлөгөө өгөх вэ? Бидний зүрхэр нь юунд баярлдаг бол? Ер нь бол өөрийгөө эхлээ сонс. Тэгээд өөрийгөө хайрлал гэж хэлмээр байна. Одоо бид нар чинь нэг ингээд өөртөө онш тавих дуртай. Одоо миний тэрл өвдсөн гэдэг ингээд өөртөө онштой баттай итгээд төрөөд ирдэг. Тийм. Тэгхгүйгээр угсаал 100% мэдгүй аам чинь ямар нэгэн шинж тэмдэг илэрлээ. Эмчэд ханд бид нар туслая. Юун дээр бид нар анхаарах уу зөвлөе. Тэгээд хамтдаа ингээд холбоо харилцаатай яваад байх юм бол бид нар зүрхээ илүү олон жил наслуулах боломжтой болно. Тэгээд өдөр тутамдаа бид нэр өөртөө хэрэгтэй л хоол хүнсийг хэрэглэ. Хэрэггүй амттан янз бүрийн түргэн хоол тийм битгийд тийм одоо хаяа нэг бол байх шүү дээ тий. Сард нэг удаа баяр наадмаар бол яа гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийнхөө шинж тэмдгийг л эхлээ сонс. Өөрийгөө мэдэр бид нар одоо их бүрэн чадвартай одоо төлөөллийн насныхан тийм. Тэгж л хэлмээр байна. За баярлалаа. Миний урилгыг хүлээж аваа. Тэгээд маш хүнтэй зөвлөгөө хүргэсэн ашиграл эмчтэй маш их баярлалаа. Баярлалаа. Намайг урьж оролцуулсан их талархаж байна. За баярлалаа.